дахин нэг бүтэл тэжин түүх дахин нэг нүдийг дурсан болоод хамстаа бүгд хийж үжи Усе хосод сасаа уурж цаатал цугаа чимгэндө багтамсан өхөр шатаачгүй эмэртэй бавли Онэрэ нүгөө цасоо чин явна чин югин сари цалин чин посын нуу одоо хаан байн нормдоо юу гатаю канддоо гататдоо гэл бүх өдөр ирч хүчтэй байгаа л бүх өдөр амар пуужин шиг хүрттэй байна гэж байхгүй. Болохоор яг ингээл одоогийнх шиг юм. Юу ч хийхгүй, юу ч бодохгүй, юунд ч ярахгүй те ингээд амралтын өдрийг өнгөрөөх нь гоё юм. Ямар ч төлөвлөгөө байхгүй. Тэгэл нэг тийм зөв өөртөө санаа тавья. Өөртөө л ярилцъя, өөрийгөө л ойлгоё, өөрийгөө л амраая. Тийм ингээд олон зүйл гаргамааргүй байна, олон зүйл оруулмааргүй байна. Яа. Өөртөө хүмүүс тэгэл чамаг яаж хүрсний нэрэн хинж ярихгүй л байхгүй тий. Тэгэл яг эцэст нь байгаа тэр хүнийг л болж харна, тэр хүнийг л илүү их ярина. Тэгэл үдиж юдуулаад юу мэдрээл байгааг нь хинж нэг тийм сонирхолтой яг ингээ хүлээж авлаач тэрийг ойлгохгүй шүү дээ. Зүгээр чадна бүтэн болгоно. Ард миний ор харагдаж байна. Тэгээд орон дээрээ унтахгүй газар руу буусан. Тэгээд нэг зөлийн юм дээр унтаад ахаар нурууж ах хөгдөд. Тэгээд ямар ч газар юм дэвсээд тэгээд одоо унтах чинь. Тэгээд яг хуу болохгүй байх юм бол буцаалаар лугаа гарчин л да. Тэгээд сайхамраарэ маргааш нилийн гоё өдөр байх бах. Маргаашаар уулзцгаая. Тэгээд дараагийн 7 хоног ер нь одоо 2-7 хоног ажиллаж гоё юм болно. Тэгээд сайхамраарэ. Яа. Чи турмаар аваад тэгээ бас мөнгө хадгалмаар аваад зүгээр л тэ илүү дотоо хэрэглээгээ эдэр жуух мал багсгачаад чи турчин тэгээ бас мөнгө хадгалчихна. Энэ нь маш энгийн мөртлөө харин юм би ч гэсэн чадахгүй байна. Чадна. Чадна шүү. Жаахан нүүр мүрээ будаад тэгсэн чинь 5 минутаар хоцорчлоо. Гарах цагаас. Тэгээд ямар ч тач одоо уул нь л яг амжин. Гэтэ жаахан яарахгүй бол яаж мэдгүй те. Ганц 2 минут алдсан чинь дахиад явах цагаас оршилж очих юм лөө. Энэ нэг юу байгаа болохоор өглөө болохоор цаг агаар нэлийн бөөдгөртөө тэгээд жаахан тийм гэгээ саварж өгөөгүй л. Миний гутлыг харж хаач Германд очиод Эстоноор тоос тавтаг болохгүй гэж. Тэгээ миний явж байгаа зам нэг иймэрхүү. Яг миний явдаг автобусны буудлаас яг ингээ урталт нь нэг байш мэдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд 3 удаа ингээд над руу хүн хараад зогсож байгааг би ингээ харсан. Тэр 3 удаагийн тохиолдол нь ер нь баг гуруулаа өөр хүн заяо. Эхний удаа болохоор ингээд дээврийнхээ өрөөний цонхоор ингээд нэг хүүхэд юм шиг харж исэн за. Тэгээд дараа нь болохоор ингээд доотлохоо нэг цонхны ингээд шүгний ингээд цаанаас ингээд хөшгөө ингээд жоох ярьчихсан. Тэгээ намайг хараад зогсчихсан. Нэг эрэгтэй хүн. Тэгээд саяхан бас ингээд дээвэр өрөөний цонхноосоо бас ингээд нэг юм эмэгтэй хүн ингээд намайг хараад зогсчихсан. Тэгээд тэр нэг хүн ингээд нэг тийм юмыг хальт харж болно шүү дээ. Ингээд нэг тийм хальт хардаг. Тийм харалт биш заяа. Би ингээд эхлээл тэрийг ингээд ажиглчаал тэгэл за гэж бодоод тэгэл хэсэг хугацааны дараа тэр хүн намайг харсаар л байсан. Гэтэ жаахан ингээд эвгүй мэдрэмж төрд юм байлаа ингээд хүн намайг ингээд ажиглаад зогсоол хахаар. Тэгээд тэр нэг тийм нууц харж их юм тиймэрхүү санагдсан. Энэ 14 хоногт Миндүштэй би яг нэрийг ингээд буруу дуудаж иж магадгүй шүү заяа.
Миндүш мэдгүй. За ямар ч ясан тэр охинтой хамт ингээд герман хэлээ сайжруулъя гэж бодож байна. Би дөнгөж сая бичлэг рүү ороод үзчихсэн болохоор ингээд шууд нэг үзснийхээ үзэж явж байхдаа шууд бичлэгээ эхлүүлж эхлэе. Нэг тийм юмэг халуун дээр нь тэр шинэ савгаг дээр нь хүргүүл ингээд илүү ханцтай тийм байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд би ч одоо дөнгөж нэг герман хэл сураад эхэлж байгаа. Тэгээ ер нь эхлээ явж байгаа. Тэгээ ингээд ер нь үргэлжилж байгаа нэг тийм анхан шатны хүн яг хогчтой ингээд одоо нэг хэдэн сарын хугацаа ингээд өнгөрцөн байгаа ч гэсэн энэ нь надад ингээд шинэ хэвээрэл байгаа байхгүй. Тэгсэн ингээд дээр ингээд нэг охин герман хэлээ яаж сурдаг вэ? Яаж сайжруулдаг вэ? Энэ талаар ингээд бичлэг оруулж болохгүй. Ингээд эндээсээ хаваалцаарай. Баярлалаа гэсэн байсан байхгүй. Тэгэд би тэрийг уншаад ингээд яг өөрийнхөө хувьд ингээд инээ төрсөн гэх юм уу? Ингээд үгүй би юу мэддэг дээ ер нь бичлэг оруулгаад байна. Энэ охины хаягийг гол нь би энд оруулчихъя. Ингээд сүүлийн үеүүдэд маш олон бичлэг орсон байх нь байна. За тэгэхээр ингээд надаас тэр анхан шатны герман хэл асууж байсан охин хэрвээ үзчихвэл энэ охин л ороод тэгээд бичлэгүүдээ үзээд бас тэгээд хичээлээ хийгээрэй гэж хэлье. Тэгээд бид нар ч ингээд яг ингээ хаана мэдээлэл yan хасайгуул байгаа ш. Тэгэхдээ яг нөгөө монгол хэл дээр тайлбарлаад тэгээд нөгөө би дагаад сурж байгаа хүмүүст болохоор ингээд илүү ойлгомжтой байх бах. Тэгээд нөгөө хүүхний туршлагач өөр болохоор би нөгөө чихвч цуцсан ярьж байгаа болохоор өөрийнхөө яриаг хэр чанга сонсогдож байгаа, хэр сул сонсогдож байгааг бас сайн гэж сонсож чадахгүй байна. За тэгээ ямар тач үнийг ярьсан дээр өнөөдөр бол миний хэлний курсын сүүлийн өдөр. Тэгээд ямар тач танхимын сургаалт тэгээд А2-ийн нэг маань ийхүү тусч जैन. За өксөр халахсан ч нэлээ амсгаж байна. За тэгээд ямар тач одоо миний нэг дараагийн хүсэж байгаа зүйл, дараагийн зорж байгаа зүйл маань юу вэ гэхээр би онлайнаар би нэгтээ сумаар байгаа. Би Монголоос ирэхдээ А2-д суучихсан. Гэхдээ яг энд ирээд би нэгтээ суун гэсэн чинь за гэтээ энэ дээр үнэхээр их анхаарах хэрэгтэй мэлээ. Гэтээ нөгөө нэгэл герман хэл анх сурж байгаа хүмүүс тэгмүүтээ ингээд яг ийшээ ирэх гэж байгаа бүх хүн миний сувгийг үзээд ин гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд бусад зүгээр ингээд зорилгоор үзэж байгаа хүмүүс тийм ингээд тэмч хэрэгтэй байхгүй байх бах. Гэхдээ ямар ч байсан хүрчихъя. За ингээд би яг одоо юун дээр алдсан бэ гэхээр Монголд би А1-тэй суугаад А2-тэй суугаад гэхдээ би А2-ийн шалгалтыг өгөөгүй ирсэн баггүй юу? За тэгсэн чинь яг ингээд нэг тийм би яагаад ч юм амар сонь нэг тийм жахан өмчөрхгүй юм аа нэг тийм одоо надад ямар нэгэн зүйл тохиолдох юм бол би ингээд хүмүүс ингээд бүх зүйлээ ингээд хэлнэ, хуваалцна. Яг гэвэл ингээд хуваалцах чинь ингээд амар гоё зүйл шүү дээ. Ингээд би мдээгүй байсан зүйлээ хин нэгэнд хуваалцахад хин нэгэн ч гэсэн тэрийг ингээд яг мдээгүй байж магадгүй шүү дээ гэдэг үднэс ханддаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд хүмүүс болохоор миний мэддэг юм бол миний мэддэг юм. Гэтэ чиний мэддэг юмыг бол би мэднэ. Мэдэж аммаар байна ч юм уу. Яг нэг тиймэрхүү сэтгэлгээтэй байдаг нь одоо энэ дээр гарч ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг А2-т суучаад шалгалтаа өгөөгүй ирсэн чинь А2-т суугаад ер нь сууцал юм чи шалгалтаа бас өгчих хэрэгтэй байсан юм байна. Тэгээд гол нь тэр чинь тэнцвэр тэр сертификаттай л байгаа шүү дээ. Тэгээд ирснийхэн дараа би шууд би нэгтээ суух байсан байна. Би ядаж энийг жаахан юун дотор орж байгаад ярэ те. Би аль болох товчхон ингээд хэлнийхэн сургалтын талаар ярэ. Энэ нь болохоор 9 сарын 23-нд эхэлсэн. Тэгээ одоо өнөөдөр болохоор 12 сарын 16 буюу за 7 хоногийн 2 оролттой. За даваа гараг болон пүрэв гарагт 10:45-аас 12:15-ийн хооронд ордог байсан. Тэгээд нийт үргэлжлэх хугацаа нь цаг 30 минут. За
энэ дээр орохдоо болохоор юу яасан. Одоо энэ номноос орж байгаа. Тэгээд энэ номноос хийж байгаа. За тэгсэн чинь заяа. Энэ болохоор ер нь 7 хоногт 2 удаа ордог ингийн. За ирснийхэн дараа энэ ч одоо ер нь бол тий хэлний курс явах, тий хэлнийхэн төвшинг дээшлүүлэх тийм зорилготой энд сууж байгаа шүү дээ. За тэгсэн чинь дээр ингээд манай багш заа одоо ямар ч байсан ингээд бид нэр одоо дуусгаж байна. Тэгэхээр он гараад одоо нөгөө дараагийнхаа төвшний А2-ын 2-т сууж эхэлнэ гэж тэгж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь ингээл манай хүүхдүүд бүгдрөө санал нэгдэл суун мөн гэл тэгж. За тэгэл би за 1 сард эхлэх юм байна да. Гэтэ яг би тэрнээсээ өмнө болохоор за би дараагийнхаа сургалтыг онлайнаар авах юм байна. За яагаад гэвэл би ийшээ ирэх гэж би 3 цагийг зарцуулж байгаа. Гэтэ би цаг 30 минут сууж байгаа. Гэтэ би яг ингээд ирж очих замдаа би ингээд одоо энэ яг цаг агаараас болоод яг үйл байгаа болохоор би даарж гин. Тэгээд надад ингээд ер нь л одоо танхимаар хичээлэх, онлайнаар хичээлэх за яг ямар байдгийг би одоо мэдчихлээ штэ. За би ингээд одоо шууд онлайнаар хичээлээд эхэлсэн бол яа танхимаар л хичээлэх байсан. Тэгвэл ингээд би илүү их чармаалтай сурах байсан юм ч юм уу. Тиймэрхүү зүйлсийг бодож магадгүй. Гэхдээ би тэрнээс өмнө ямар тааж ингээд танхимаар суугаад үзсэн. За тэгээд тэрнийхэн дараа ингээд хэлэхэд яг ингээд дээр ингээд надад мэйл ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд за ингээд дараагийн А2-ын 2 чин ингээд тэдэд эхлэнэ, тэдэд дуснаа, тийм оролттой гэж хэлсэн тэр мэйлийг харсныхаа дараа гэтээ би нөгөө нэг ингээд суухгүй гэдгээ яг багштай хэлээгүй байсан үед ирсэн байхгүй юу. Тэгэхээр шууд нөгөө миний нэрийг шууд юм бүртгэсэн байсан гэсэн. Тэгэл харснаа би ингээд тэр шүн маргааш өглөөнөө сургалттай байсан. Тэр шүн би ягаад ч юм амар бухимдсан. Бүр хичнээн би ингээд хэлний сургалтанд суух гэж ирж байгаа ч гэсэн бүр ингээд миний цаг хугацааг үнэхээр ингээд бүр байж болох хамгийн тэнгээр ингээд өрн таран хийж байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Яагаад гэвэл би А2 төвшнийг эзэмшихийн тулд заяа шууд ингээд нийтдээ шүү заяа 9 сарын 23-нд эхлээд 6 сарын 26-нд дуусна. Яа за бүгд хамтдаа бодож үзье заяа. 9 сараа тэр 12 хоногийн өргөчээ. Тэгээд 10 сар тэгээд 6 сарын 26 гэдэг чинь бараг 1 сар штэ. Ингээд бүхэл бүтэн 9 сарын хугацааг нэг төвшөнд зарцуулна гэдэг чинь яа байж болох асуудал юм уу? Яа би яг ингээд тэр орой бүр амар сонир бүр цаг хугацаагаар минь те бүр ямар тэнэг юм бэ гэж бодвол тэг яг би хичнээн өөрийгөө ингээд онлайн курсанд суучин тэгэнгүүтээ энэ одоо хэлнийхэн төвшнөөс угаасаа гарахаа мэдсээр ээжж гэтэл надад тэр орой амар тийм утгагүй байсан заяа бүр их тийм ямар тэнэг юм бүр байж боломгүй зүйл гэж бодож байгаа байхгүй. Он гарч байгаа тэгээд яг нэг дараагийн сургалтад орох нь болохоор 2 сарын 3-нд эхэлсэн заяа. Тэгэд тэр нь 6 сарын 26 хүртэл тэгээд яг энэ цагаараа 7 хоногийн даваа пүрөвд 10:45-аас 12:15-ийн хооронд. Тэгтээ яг өмнөх оролт нь болохоор яг саяны 9 сараас эхэлсэн сургалт маань 20 оролт байсан бол дараагийн оролт нь 35 оролт юм байлаа нийт. Тэгэхээр яг 4-ний 3 гэсэн үг. Одоо ер нь л нөгөө оролт нь нэмэгдсэн байгаа гэсэн үг. Гэтэл бүр энгийн анги бол энгийн л анги юм байна. Бүр ямар ч тийм одоо шахалт авахгүй. Өмнөх болохоор би сургалтаа яг ингээ Монгол сууж байсан сургалтаа одоо харьцуулъя л да. Тэгэх юм бол би Монголд ингэжсэн байхгүй юу? 2 сарын 26-нд юу яагаад А1 эхлээд тэгэнгүүтээ би 4 сарын 26-нд дуусчихсан манай анги. Ингээ А1-ийн төвшинг. Тэр нь болохоор 7 хоногийн 4 оролттой. Тэгээд 1-ээс 4-ийн хооронд орой 7-оос 9-ийн хооронд ордог байсан. Тэгэхээр ч угаасаа амар олон оролттой. Тэгээд урт хугацаагаар тэгээ яг ингээд давтамжтай сурж байгаа зү. Тэгээд манай шууд гэтээ яг энэ цагийн шууд дараагийн төвшинлүүгээ авчтан бас жаахан юу. Ингээл хүн чинь гэдэг орой алга ингээд сургалтын суугаад хар сүл рүүгээ ингээд юм бодд юм байл штэ. Дараагийн А2 ингээд өглөө орж болдгоо бахтаа ингээд өглөө нь надад гой санагдаад байхгүй. Тэгсэн чинь яг нөгөө нэг угаасаа бүхэл бүтэн 2-3 сар тэр хүмүүс яг тэр цагийн хуваарьтаа ингээд нөгөө нэг ажил амьдралаа зохицуулсан байгаа штэ. Тийм болохоор тэр хүмүүсийг дараагийн ингээд нөгөө нэг тэр цагийн хуваарьт нь ингээд суулгах нь байгууллагт
ашигтай. Тэгээ бас яг нэг бодлын нөгөө хүмүүст нь ч гэсэн яг үргэлжлүүлээд сухад бас хэрэгтэй юм шиг байгаа. Яг ингээд аль аль талаас онлайнаар суухан тийм одоо хоцрогдолтой тэгэнгүүтээ ингээд одоо нийгмийн харилцаанд, анги хамталтайгаа харилцаанд ингээд орохгүй байж болох ч гэсэн ингээд хамгийн давуу талтай гэдгийг бол ямар ч гэсэн би өөр дээрээ ойлголоо. Тэгээд та нар ингээд А1-тэй суугаад тэгээд яг А2-ийн шалгалтыг өгөөгүй ингээд энд ирэх гээд байгаа хүн байгаа бол өгчүүд ирээрээ. Яг ингээд наа чиг юм болохгүй шүү. Одоо начиг ингээд энд хэлний курс сууж байгаа. Тэгээд ингээд хажуугаар нь ажиллаж байгаа хүмүүсийн хувьд нэг нөгөө эрчимжүүлсэн биш ингээд суугаад тэгээ яг ингээд цаг хугацаанд ингэж л алтай юм байна. Хэлний курсууд чинь нэг тийм хүснээр эхлэхгүй шүү дээ. Одоо ингээд би яг хэлний курс үсчихлаа. Би ингээд өнөөдөр бүртгүүлээд шууд маргааш суугаад эхэлчихнэ гэж байхгүй. Ингээд яг хүссэн сонирхсан төлбөр байх хэрэгтэй. Яг ингээд чиний төлж чадах. Тэгэнгүүтээ ингээд байршлан хэрэгтэй. Тэгээд сууж эхлэх хугацаа нь ингээд өөр эхэлнэ. Энэ бүр бүхэл бүтэн 9 сарын турш нэг төвшин сурна мөрнө гэдэг бол бас арай. Тэгээд хамгийн гол нь манай ангийнхан энийг хүлээн зөвшөөрөөд тэгээ яг үргэлжлүүлээд сууна гэхэд нь би ингээд гайхаад байгаа байхгүй. За тэгээд би бас нөгөө гадаа явж байхдаа хэлсэнчлэн тэгээд энэ охины хаяг руу ороод тэгээ яг ингээд анхан шатны тэгээ ингээд яг хэлээ сайжруулмаар байгаа бол ингээд хамтдаа бэлдэрэй гэж хэлмээр байна. Тэгээд одоогоор л яг би нэг тийм амар дажгүй сайн байна биш болохоор тиймэрхүү бичлэг оруулж чадахгүй байлаа. Зя. Тэгээд инфо хичээл туслаа. Бас яг ингээд нэг бодлын жаахан ингээд удаан байсан ч гэсэн амар их цагийг авсан ч гэсэн одоо дахиж нөгөө энэ хэлний курс ирэхгүй тэгээд ер нь баг энэ жижиг хотод ирэхгүй болохоор яг хаяа нөгөө нэг Хамбург явахтай нэггээр дайрж болно. Тэгээд нэг тийм зогсоод яг үзэж хараад байх маш их зогсчихлоо. Заримдаа би бүр энэ автобуснуудын яваач гэж хэлмээр санагдаад хаяа бүр амар том машинууд хүртэл зүгээр зогсоо. За тэг ямар ч байсан. Тэгээд одоо энэ жижиг хотоос юу ч үзэх юм бэлээ. Тэгэл уралаа бодчих. Хичээл эхлэхэд найзгүй байсан би хичээл дуусгаж гисэн найзгүй хуваараа үллээ. Тэгээ хоо заавалгүй нэг тийм яг ангийнхаа хүүхдтэй найзлийч гэж нэг бодсонгүй тэгэл гинэт ямар навшоо хийгээд байгаа юм бэ гэдэг бодол төрлөө. Яагаад гэвэл гээд ямар утгагүй бодож байгаа байхгүй юу? Би ингээд өөрийнхөө тэг ямар нэгэн үеийн өөрийгөө энд аваад ирвэл би бүр үнэхээр маш сайн хичээн. Би бүр үнэхээр сайн чарман тэрийг яг мэдчихэж байгаа байхгүй. Бүр ингээд тэр үеүүдийн би хизээж яг өнөөдрийн над шиг ийм амар нэг тийм сул дорой ингээд ярчаагүй тий ийм хичээл зүтгэлгүй ийм байхгүй байсан л гэж би бодож байна. Тэр нь ч үнэн байх. За яаж ингэж ингэдэг байхгүй өнөөдөр бол миний ярианы хичээл орох өдөр. Тэгээд би өглөө ингээ ажиллаа хийж агаад тэгээд чөлөөт цаг гараад тэгээд миний толгой өвдөд тахлаар нь би орон дээрээ жаахан хөвтөжсэн чинь унтцсан. Тэгээд л гинт сэрэл харсан чинь миний ингээд хичээл эхлэх цаг ер нь дөгцсөн байсан байхгүй юу? Тэгээд би нөгөө нэг гэрээхэн даалгаврыг дахиж харах гад тэгэл ширээн дээрээ суугаад хичээлээ ингээд дахиж сэргээж хараад тэгэл нөгөө нэг угаасаа цаг маань болчихлоо яах вэ? Тэгээд нөгөө нэг ингээд нэг тийм дөнгөж сэрсэн тэгснэ ингээд яана юудлаа гэсэн нэг тийм юутайгаа ингээд хичээлд орсон чи бүр ингээд нэг тийм яг ингээд амар ингээ ойлголцохгүй ингээд нэг тийм яг миний толгойн дотор ингээд бүх юм ингээ орон бараг гаран байгаад яа гэтээ ингээд энэ хичээл бүр айгүй даачгүй амар хөөрхөн болчихлоо. Яг гоо ингээ манай багш нэлээд хүлээцтэй л дээ.
Намайг ингээд за энэ маань ч ер нь өнөөдөр жаахан нэг тийм гаран гар өдөр нь байна тааж гэж бодсон баха баг. За ямар ч гэсэн тэгээд гэтээ өдөр өстө би унтдаггүй. Унтчихлаа. Ятраад л ошиг. Тоглосон юм аа. Яг энэ яриаг хаанаас эхлүүл зүг бэ гэж ер нь би дотроо бодож байна. Тэр нь хаанаас ч ялсан зүйл юм шиг санагдаж байна. Ер нь та нар ингээд ээжтэйгээ ямар харилцаатай байдаг вэ? Нэг тийм дотн байдгүй, эсвэл ингээд ээжтэйгээ жоохон ойлголцдоггүй юу? Тэгээ яг нэг тийм гэр бүлийн гишүүд одоо хувьд ээж чинь ингээд чиний ингээд яг номер 1 хүн байж чаддгүй. Эсвэл аавч юм байдгүй. Нэг тийм миний бүх юмны ард л ингээд аав ээж хоёр байдаг ч гэсэн тэр хоёр хүнийг ингээд би жахан юм заримдаа ялгуурлаад байгаа юм шиг яг ингээд санагддаг байхгүй юу? Яагаад гэвэл би ингээд аавд бүр ингээд амар байхгүй юу? Ингээд миний аав ямар ч ингээд буруу зүйл хийжсэн ингээд миний хувьд ч тийм ингээд би тэрийг ингээд миний аав буруу зүйл хийгээд байна уу да гэж харсан ч гэсэн би тэрийг ингээд хүлийн зөвшөөрдөг, уучлалдаг, ойлгодог. Энд чинь миний аав шүү тэгээд. Гэхдээ миний ээж ингээд нэг жижигхэн л ингээд нэг тийм яг зүгээр тэр хүн өөрөөрөө байхад надад ингээд зарим зүйлс нь таалагдахгүй байх үед. Гэтэ ингээд заавалгүй ингээд миний эцэг их гингүүт надад ингээд 100% таалагдал ингээд миний шүтэн бурхан байх бас алуугүй шүү дээ. Тэгээд яг тэр үед ингээд би нэг тийм яагаад ингэж байгаа юм бол доо гэд нэг тийм яг аав шиг тэгэж хүлээж авч чаддаггүй гэх юм уу. Ингээд энэ чинь миний ээж шүү дээ. Ингээд хүлийн зөвшөөрөе, ойлгоё, уучлая гэдэг нэг тийм юм. Нэг тийм амар баг байдаг юм шиг санагддаг. Одоо яг тэр нь болохоор миний нөгөө нэг аав ээж хоёрын алиг нь ингээд илүү дуурайснаас ингээд бас хамаардаг юм шиг санагддаг. Ер нь би ингээд яг нэг тийм дотоод хүнийхээ хувьд аавтайгаа илүү төстэй байх. Одоо нөгөө нэг тийм хувь хүний зан чанар биш үү? Нэг тийм дотогшоогоо яг ингээд байгаа байдал нь яг нэг тийм нэг юм руугаа ингээд тууштай орох юм бол ер нь л нэг тийм чимээгүй, тийм тогтож суудаг. Нэг тийм бүх нийтийг хамруулаад, урайлан дуудаал, байлдан дагуулад ч юм уу, альсвал нэг тийм олон дотор явах биш. Зүгээр ингээд яг нэг газараа тогтож суугаад ганцаараа ч байсан хамаагүй яг ингээд тэрнийхээ эцийг нь үзэх гэж яг нэг тийм ордог гэх юм уу. За тэгсэн чинь яг ингээд миний ээжийн хувьд болохоор ингээд миний хувьд би ээжийн илүү гадаад байдалтай ингээд төстэй харагдах байдал нь ч юм уу. Тэгээд яг нэг тийм бас нэг тийм одоо хүсэл сонирхлын хувьд нэг тийм бусдад нэг тусалж хамсан, бусдыг ойлгож хамсан, бусдыг хайрлаж хамсан, бусдын төлөө тэгчхэнсэн гэдэг нэг тийм. Тэгэнгүүт яг ингээд дотор нь ингээд нэг тийм би аавыгаа бол ингээд дотоод хүний нь бол ойлгоод байгаа штэ. Ингээд тэр хүн юу хүсэж, юу мөрөөдөж, юуны төлөө яах гээд амьдраад байгааг юм. Тэгэнгүүт манай ээж ингээд нэг тийм тэр талаараа жаахан ингээд өөр зүйлсүүд ингээд нэг тийм өөрийнхөө амьдрахад нь би жаахан ингээд яагаад гэж би тэрийг ойлгохгүй шүү дээ. Тэр хүнийг ч тэгэл одоо заримдаа ингээд одоо яг миний л жишээн дээр шүү дээ. Ингээд ээж маань ингээд над руу ингээд байнга холбогдсон заяа. Одоо ингээд яг их сургуульд ороод оюут 10 жилдээ болгоос нэг гэрт амьдарч байгаа юм чинь бол нэг тийм өдөр болгон хичээл дээр байхад залгаад хараа хяналттай байна гэж байхгүй штэ. Тэгээд яг оюутан болоод яг ингээд хөвсгөлөөс хот руу явсны дараа ингээд
байнгын холбоо харилцаад байсан заяа. Би бүр ингээл 50 байж болох уу? Надад нэг өхөрийн гэсэн нэг орон зай өгчөөж хичнээн ингээд би гэр бүлээсээ хол амьдарч байгаа ч гэсэн бүр ингээд амар ялгаагүй юм шиг санагдсан байхгүй юу? Ингээл өдөр алгаа ярьдаг. Ингээд ер нь их хөвчлэн нөгөө тэр өдрийгөө тусгаад орой. Тэгэнгүүт яг өнөөдөр юу болсон гээл. Тэгээд эхэндээ яг юм чинь тэр чинь ингээд нэг тийм зөв ч юм шиг, буруу ч юм шиг яг буруу гэх нь хаашаа заяа. Гэтэ яг ингээд миний хувьд ингээд нэг тийм заримдаа тааламжгүй мэдрэмж төрөд байгаа байхгүй юу? Ингээд яг би өөрийнхөө амьдралаар амьдарч байхад тэр хүн ингээд миний амьдралыг одоо ингээд хичнээн удирдах гэж ч юм уу тэгэх гэж оролдоогүй ч гэсэн тэр бүгдийг бас мэдэх шаардлагагүй шүү дээ. Одоо яг ингээд миний найзалж байгаа найзууд ямархуу төрлийн хүмүүс вэ гэдгийг тэр хүн ингээд мэдэж болох ч гэсэн бүр яг нэр усаар нь тэгээд хаана төрсөн яг ингээд аав ээж нь юу хийдэг ч юм уу яг ингээд бүр нэг тийм нарийн ингээд бүх мэдээллийг мэдэх бас шаардлагагүй шүү дээ. Яг үнэндээ би тэрийг хүртэл бас би өөрөө мэдгүй. За тэр одоо ингээд энэ мэдчихлээр заяа. Тэгэл яг ингээд яг өнөөдөр юу хийсэн гингүүт би ингээл би өглөө тэдэн цагт тэгсэн би тим юм хийсний дараа тэгээд би одоо тэгээд би яг тгий сууж байна. Би яг тим юм ийдсэн. Яг магадгүй энэ нь нөгөө нэг анханасаа ингээд ээж бит хоёрын маань харилцаа нэг тийм юу ч нуухгүй ингээд бүх юмыг ингээд илэн далангуй ярилцсан гэж ингээд хэлэлцээгүй ч гэсэн яг ингээд тим юугаар явсан баг. Замаар явсан баг. Тэнгүүт одоо яг ингээд оюутан байхад миний хүсдэг байсан зүйл минь яг ингээд бүх зүйлээ ингээд хуваалцах ёстой юм уу гэдэг дээр ингээд эргэлздэг байсан. Яг ингээд ээжтэй хэлэхгүй зарим нэг зүйлс байна штэ. Үнэхээр одоо ингээд яг найзуудаараа хөгжилтэй байгаад үнэхээр ингээд станер маазраад ингээд маш хөгжилтэй зүйлсүүдийг хийх ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг ингээд би тэр болгоно орно ч юм уу ингээд яриад шаардлага байхгүй штэ. Тэнгүүтээ ингээд зарим нэгэн шийдвэр гаргалтыг би ч одоо тий ингээд насанд хүрсэн хүн гэдэг утгаараа ингээд би шийдвэрийг гаргах болохт ингээд яг ээж рүүгээ задлахгүйгээр яг ингээд бие дагаад өөрөө хийх тохиолдлууд байна штэ. Гэхдээ яг ингээд тэр болгоныг хуваалцахгүй байх үедээ ингээд бас жаахан ингээд өөртөө гэмшдэг гэх юм уу. Ингээд чийл ээжтэйгээ ярилцахгүй, чийл ээжийг ойлгохгүй, чийл ээжтэй хуваалцахгүй бол өөр хин хуваалцгаа юм гэж боддог. Яг энэ бодол нь алдаатай байж болно. Яг би ингээд арай дутуу юмыг ойлгох гээд явж байгаа гэж болно. Гэтэ яг одоогийн миний бодол нэг тиймэрхүү байна. Тэгээд за ямар ч байсан нэг тиймэрхүү байлаа. Тэгээд одоо ярих юм бол одоо болохоор бас ингээл линд ирсэн чинь ингээл бас тэг ингээд анх удаа ингээд гадаад руу ингээд тэг охин гарч үзэж байгаа. Тэгээд тэнд ингээд нэг тийм дасан зохицоход байр сууриа олох гээд тэгээд хэл усан хүртэл ингээд тааруухан тэгээ угаасаа хэлний курст явж байгаа. Тийм хүүхэдтэй ингээд тэгээ эмэгтэй хүүхэдтэй хүнжин санаа зовё штэ. Тэгээд ингээд миний охин зүгээр үү? Миний охины биеийн зүгээр үү? Миний охины ажлын сайн уу? Миний охин ер нь яаж юм? За ер нь юу болж юм гэж тэгэнгүүт ингээд надад жаахан юм. Би байгаагаараа л байгаа. Би сурахаа сураад, ажиллахаа ажиллаад би ингээд эрүүл сарвал сайн байгаа гэдгээ ингээд хэлэхдээ ингээд яг хангалттай сайн илдэг ээжтэйгээ харилцахгүй байгаа юм уу? Тэг. Нэг тийм яг энэ бүгдийн цавын цаан шүү заяа. Ингээ ямар нэгэн нэг тийм гомдол ч юм уу, ямар нэгэн нэг тийм үл ойлголцол тиймэрхүү зүйл байгаах. Яг би яг ингээд нөгөө нэг нарийн ухаад яг л тэр юм байна гэж ойлгоогүй болохоор бас сайн мэдэхгүй байна. Гэтэ ингээд ямар нэгэн зүйл ингээд учир шалтгаангүйгээр энэ зүйл үүснэ гэж байхгүй штэ. Тэгээд ямар ч тач нэг тийм гэнт тэр зүйлийг бодлоо. Ер нь би нэрэн
дүүтэйгээ яаж харилцаж байгаа лээ? Бид хоёрын харилцаа ямар байгаа лээ? Ер нь аав бид хоёрын харилцаа, тэгээд бас ах бид хоёрын харилцаа, ер нь ээж бид хоёрын харилцаа яг ямар байгаа лээ? Ер нь цаашдаа бид хоёрын харилцаа ямар байх вүлээ? Одоо яг өмнө нь ямар байсан бэлээ? Одоо би чинь нэг тийм 16 таа бас охин биш шүү дээ. Тийм ч. За би хүүхэд байхдаа ээжтэйгээ яг яаж харилцажлаа? Тэг өсвөр насндаа яаж байлаа? Би ингээд тэр хүнийг ойлгож илүү. Тэгээд яг одоо ингээд нэг 20 гараа явж хахад би яг ямар байр суурьтай байгаа лээ? Бид хоёрын харилцаа цаашдаа явах лээ? Одоо яг яаж үргэлжилж байгаа лээ гэж бодохоор би яг нөгөө л нэг 16 та охин шиг ажиллаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хичнээн би ингээл ээжтэй. Үгүй ээж би одоо ингээд сарын дараа ингээд 23 хүрэх гээд байна. Гэхдээ л та намайг ингээд амар цухалдуулаад байна. Мэдгүй ерөөсөө би ингээд тантай юм нээлттэй байж чадахгүй байна гэдгийг хэлхийн тулд би ингээд нэг тийм хэлж чадахгүй байхгүй юу? Ягаад гэвэл тэрийг би ингээд зүгээр юм нээлттэй шударгаар үнэнчээр хэлж чадахгүй байна. Тэгээд яг нэг тийм ээжээ би таныг санаад байгаа шүү. Охин сайн байгаа шүү, хичээж байгаа шүү. Би ч гэсэн бас ингээд таны эрүүл мэндэд таны сайн байгаад таны сэтгэл санаанд тэгээд ер нь ингээд таныг бодож байгаа шүү гэдэг зүйлээ бас ингээд илэрхийлэхтэй амар муу байгаа. Яг би энэ тал дээр нэлийн тийм хүмүүс харахад ингээд нээлттэй юм шиг харагддаг ч гэсэн ингээд хайраа илэрхийлэх тал дээр нэлийн юм дотгошоо төрлийн хүн ингээд нэг тийм за миний хайртайг мэдж байгаа л хэлгүй дээ. Хайртай гэж хэлэхгүй байсан ч гэсэн миний хайртайг мэдчих байлгүй дээ. Гэдэг нэг тийм жоохон бас суралцах шаардлагатай л төвшний сурагч байгаа. Тэгээд ер нь нэг эдгээр зүйлсийг бас ингээд бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ бас ер нь нэг иймэрхүү юм бас бодоод байгаа шүү гэж бас та нартай хуваалцмаар санагдаад тэгээд хин нэгэнд бас нэг тийм нэрэн энэ тал дээр юу влээ гэж бодох тиймэрхүү бас хэрэгтэй шаардлага тийм гаргал хэлгүй дээ. Яг одоо болохоор би энэ бичлэгний дараа шууд ээж рүүгээ залгаад тэгээ нэг тийм шууд ингээл уцаа ангууд нээж би тэнд хайртай шүү. Би нэг зүйл ухаарлаа гэд ярихгүй ч гэсэн ямар ч байсан нэг тийм охин нь ер нь нэг иймэрхүү байна. Тэгээ ер нь танаар юу байна да гэдэг нэг тийм энгийн яриа өрнүүлээд ярих гэж бодож байна. Тий. Яг нэг тийм сүүлийн үед өчтөр миний биений юмэрсэн. Тэгээ яг нэг тийм сүүлийн үед нэг тийм сэтгэл санаа бүр маш их хэлбэлзэж маш их нэг тийм ясны үүдэн дээр ингээд яг ямар жахан төвхтэйсэн бохгүй юу? Ээж зүгээр үгээл асуучвал би ингээд нэг тийм зүгээр гэж бичгээс хүртэл нэг тийм зүгээр биш санагдаад байсан. За ямар тааж тэгээд өөр ингээд бас та нарт түүхийн хуваалцъя гэх юм бол би яг ингээд 10 жилдээ үнэхээр ингээд яг ахлах ангидаа маш хүлээцтэй байсан юм шиг санагддаг. Яг ингээд ээж бит хоёрын харилцааны хувьд ч тийм. Ингээд тухайн үед болохоор яг ингээд миний ойлгож исэн яг ингээд өөртөө нэг тийм энэ нь зөв байх таа гэж бодож исэн зүйл нь болохоор миний ээж ч гэсэн ингээд жаахан охин ингээд дотор нь байгаа штэ. Энэ хүн ч гэсэн ингээд амьдралыг анх удаа туулж байгаа штэ. Ингээд энэ хүн өмнө нь ингээд өсвөр насны юм охинтой байж үзээгүй штэ. Бид хоёрын хувьд хоёулаа л энэ амьдрал анхных штэ. Тийм болохоор ингээд одоо ингээд зарим зүйлс дээр ингээд үл ойлголцохгүй бай. Ингээд үл ойлголцол гарах нь тэнгүүтээ ингээд нэг тийм жижиг зүйлс дээр яагаад ингэж бухимдаад идэм бол доо гэж ингээд би ингээд нэг талдаа бодно штэ. Тийх үедээ ингээд за яг уу тэгээд зүгээр дээ гэж тэгж бодно. Тэгээд ингээд ээжигээ за ойлгоно. За яах вэ гэд. Тэгжээс нэг гэхдээ л яагаад намайг ойлгох гэж бас ингээд би ингэж хичээж байхад тэр хүний зүгээс хичээхгүй байгаа юм лаа гэж бодно. Тэгэл ингээд нэг тийм
заримдаа ингээд миний ээж надаас ингээд жоох юм шиг санагдах үе байна заяа. Ингээл хөөх ямар сони юм бэ гэдэг ингээд би өөр ингээд дотроо гайхаал ингээд яг нэг тийм одоо нэг тийм хүмүүс болохоор ингээд одоо яг надтай ижилхэн яг тэр нөхцөл байдлыг өөр нэг охин ингээд жишээлбэл туулах юм бол заяа. Гэтэ мэдгүй. Туулах юм бол тэр охин ингээд бүр шал ондоо аршин гаргахаар ингээд үйлдэлүүд дээр би ингээд за яах вэ болно доо гэдэг нэг тийм байр суурийг ингээд гаргаж ирсэн үед олон баггүй юу. Ингээд миний дурсамжинд ээж чинь ч гэсэн дөнгөж ингээд 19 настай даа ингээд яг амьдралыг эхлүүлээл тэгээд яг ингээд чамайг төрүүлээл тэгээд яг ингээд тэ хүмүүстэй найзалж нөхөрлөөл яг ингээд нэг тийм ажил амьдрал тэгмэдээ гэр бүл хүүхэд өсгөх хүртлээр ингээд чамаас л ингээд сурж байгаа штэ. Тэгэл яг ингээд нэг тийм өөртөө бүх зүйлийг нэг тийм ойлгуулах гэж хичээдэг байсан гэх юм уу. Тэгээд яг хуу заримдаа ингээд яг хуу тэнэг зан гаргах үе байна. Тэнгүүтээ ингээд одоо нэг тийм өсвөр насны хүүхэд чинь нэг тийм ичиж имэх юм байна штэ. Ингээд нэг тийм амар сони юмн дээр ингээд нэг тийм ичээчээд ингээд санаа зовчоод бие барьчаад дараа нь яг тэр зүйлээ бодонгууд яг ингээд өөрийнхөө тэгж ичснээс баг ингээд санаа зовж байгаа хгүй яагаад тэгээд ийсэн юм бол доо. Ингээд яг тухайн үеийн л юм байх даач гэдэг юм уу нэг тиймэрхүү зүйлсүүд. Тэгээд ямартай ч ярилцгал хэрэгтэй баг. Зүгээр ингээд хичнээн тоор шийдэлт хүрэхгүйсэн ч хичнээн тоор ингээд би бинийг ойлгодоггүй хэл амаа ололцдоггүй байсан ч тоор ч юм ээж өхөн хоёр шүү дээ ер нь. Тэгэл яг өөртөө бас нэг л хэлдэг дээ. Тэгээд ер нь ямар ч юм болж исэн хуваалцаал ярилцаал тэгээд ядахнаа ингээд тэр хүн чамайг дэмждэггүй маа гэхэд тэр хүн чамайг бүр ойлгохыг хүсдэггүй маа гэхэд зүгээр л чи ядаж нэг тэр хүнд зориулж биш өөртөө зориулж хийж байгаа байхгүй юу. За би тухайн үед ингээд хилцсэн шүү. Тухайн үед би тэрийг ойлгуулах гэж би бас оролцсон шүү. Тухайн үед би одоо тэр хүнээс зөвшөөрөл авахгүй ч юм уу. Тэр хүнд би тэгж байгаа шүү. Эсвэл тэр хүнд надад ингээд тусламж хэрэгтэй байна гэд би тэр хүнд хандсан шүү ч юм уу. Тэгээд мэдгүй ямар ч хэлсэн тэгээд дараа нь нэг тийм өөртөө бас ингээд хандах ингээд дараа нь ингээд нэг тийм харамсах зүйл нь бас бага байх байлгүй дээ. Тэгэл яг би ээжтэй ингээд яг нэг тийм хүмүүс нэг тийм 30 40 гараал тэгдэж штэ ингээд нэг тийм миний л ээж мэж гээл. Гэтэ ягаад хүн тэ 18-таа 20 гараад ягаад ингээд нэг тийм анханасаа тэ эхлэхдээ ингээд ягаад зүг хэлж болохгүй гэж тэ ингээл баг байхдаа ингээд ээжигээ зовоочвал тэгэл яг нас дээр гарсан чинь л миний л ээж сайхан миний л ээж урт наслан гэдэг ах хэрэг байхгүй штэ гэж бас бодож байна. Тэгээд за юу ч ярьчваа байх нь л юм ярьлаа ямар ч тач тэгээд нэг тийм таслаад нэг учрыг нь олоод оруулчихна гэж найдаж байна. Тэгээд гинт ингээл амар нүг гэрээ цэвэрлж явж байгаад тэгээд энэ подкастыг сонсоод тэгээд энэ подкастыг сонссныхаа дараа ингээд ер нь гэр бүлийнхэн групп руу ингээд явуулж мовуулаад дүү мөрөөгөө ингээд бүр дахиж явуулангуудаа сонсоорой гэж хэлж мэлээд тэгснийхаа дараа шууд ингээд шалаа угаахынхаа өмнө за зүгээр бичлэг эхлүүлчихье гэж эхлүүлчихэд гэтээ яг одоо шууд ээж рүү залгаж ирчээд дараа нь л шалаа угаахаас өглөө бас одоо ингээд 7:15 болж байна. 12 болж байна. Тэгээд өглөөнийхээ ингээд цаймаг бэлтэл би тэгэхээр цаг гараа ер нь хүлээ гээд байсан гэсэн үг тэгсэн чинь өнөөдөр хичээлгүй гэж бодъё. Өмнө нь яг нэг удаа юм болж исэн гэтээ надад мэдэгдчихсэн байсан би тэрийг хараагүй ер нь өглөөс зөсөхгүй. Тэгээ сая болохоор надад мэдэгдээгүй. Сая л өнөөдөр хичээлгүй гинэ. Бид хоёрын явж байгаа замыг л харчихлаа.
Ийм л бороо хүртэй байна да. Өнөөдөр өглөө өстой гоё нартайсан. Тэгээд сая ч гэсэн ер нь нэлээд нартай байсан. Тэгээд яг ингээд бит хоёроо гарч ирэх болсон чинь ингээд нар байхгүй болоод тэгээд бороошхон дээ. Хичээх хэвээр, ажиллах хэвээр, урагшлах хэвээр, тэгэл сурах хэвээр, амьдрах хэвээр, хүмүүстэй уулзах хэвээр, хамт байх хэвээр.